Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улсын их хурд өргөн мэдүүлсэн орон сууцруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс уг хуулийн төсөл батлагдсанаар орон сууцчлуулах бодлого нэгдсэн тогтолцоонд орж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ, барилга дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа идэвхжин, ажлын байр нэмэгдэх, гэр хорооллын бүсийн орон сууцчлуулалт эрчимжиж, агаар хөрсний бохирдол буурах, хөрөнгийн зах зээлд орон сууцны санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрэх боломж бүрдэх, улмаар бага дунд орлоготой болон зорилттой бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Им Мандхай ипотекийн санхүүжилт нэмэгдэхийн хэрээр орон сууцны эрэлт ихсэж байгаатай холбогдуулан төсвийн болон өрийн эрсдлийг бүрэн тооцсон эсэх. Тухайлбал батлан даалт хэрэгжих үед улсын төсөвт өр үүсэх эсэх. Мөн хөлслөө дэмжлэх орон сууцны талаарх судалгаа тооцоог хэрхэн хийж ямар хувь хэмжээтэй байхаар тооцсон талаар. Энэ хууль хэрэгжснээр нийт хүсэлт гаргасан төлбөрийн чадваргүй зорилт бүлгийн иргэдийн хэдэн хувийг эхний жилүүдэд хамруулах боломжтой талаар Улсын их хурлын гишүүн Эрс Сэдвэрч Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж 21 аймагт орон сууцны зээлийг хэрэгжүүлэх тал дээр ямар бодлого баримтлах талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжих эсэх талаар байр сууриа илэрхийлэх үед Улсын их хурлын гишүүн Им Мандхай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7-4-5-д энэ хуулийн 7-2 заасан сарын суурь төлбөр болон энэ хуулийн 7-4-4 заасан иргэний сард төлөх төлбөрийн зөрүүг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний жил бүрийн төсөв тусгана гэж заасантай холбоотойгоор тооцоо судалгааг нь нэгтэлж анхаарах. Улсын их хурлын гишүүн Эрс Сэдвэрч төвлөрлийг сааруулах талаар тус саналаа хэлсэн болно. Орон сууцчлалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дүгжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөрөнгөөр баталгаажсан үн цасны тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ орон сууцчлалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг тухай эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа.